Арман Фернандес. Хаягдалч бас урлаг. Та өдөр тутам хэрэглэгдээд хайж буй зүйлсийг урлагийн бүтээлд болгоно гэвэл итгэхгүй. Франц гаралтай уран бүтээлч Арман Фернандес үүнийг хийсэн. 1950-аад онд тэр уламжлалт зургийг орхиж бодит зүйлсээр урлагийн бүтээл хуурах болсон нь тухайн үедээ жинхэнэ хувьсгал байв. Түүний хувьд хог бол зөвхөн хэрэггүй зүйл биш. Хүний амьдрал, нийгмийн зуршил, бидний хэд хэрэглээний нотлохоо байв. Арман бид юмсыг хэрэглээд хаягдаг, харин тэд бидний тухай юу өгүүлж байна вэ гэж асуулт тавьдаг. Түүний алдарт хуримтлалт сурал, эвдэрсэн цаг, хаягдсан халбар, ашиглагдахаа болсон шил лазыг олноор нь давхарлан байрлуулсан. Эхэндээ сонирхолтой, харин удалгүй аимшигтай бид өөрсдөө харж байгаа мэдрэмж төрнө. Зарим бүтээлдээ тэр хогийг зүгээр овоолсонгүй, тэрээр хагарч, шатааж, шахаж хэрэглээний төгсгөлийг харуулсан байдаг. Жишээ нь хугалсан хийлнүүд, шахагдсан машины танк сүйтгэл биш урлагийн хил болж байв. Арманы урлаг нэг л зүйлийг хэлдэг. Хог бол алдаа биш, үр дагавар. Бидний хэрэглээ бидний тухай юу өгүүлнэ? Бидний хаягдал бидний үнэт зүйлсийг харуулна. Дараагийн удаа та хог хаягтаа нэг бодоод үзээрэй. Энэ зүгээр хог уу? Эсвэл миний амьдралын мөр үү?